Амьтдын тухай сонирхолтой баримтууд. Баавгай холимог ойг түшиглэн уудам орон зайг эзлэн ганц нэгээр амьдрах баавгайн эрийг шармаахай, эмийг эвш, үр төлийг бамруш гэж нэрлэх бөгөөд дунджаар 20-30 жил насалдаг. Баавгай нь их ухаадаг, санахой сайн хөгжсөн амьт юм. Энэ нь баавгай бусад ангууч амьтдыг бодвол биеэр том учир, уурэг тархинч мөн харьцангуй том байдагтай холбоотой. Байгальд оршингүй хамгийн том биетэй холимог эдэштэн бол баавгай юм. Ихэнх хүмүүс түүнийг зөвхөн мах иддэг гэж боддог боловч эдэш тижээлийнх нь 90% нь ургамлын гаралтай зүйлс байдаг. Мөн өдөрт 16 цаг эдэш хааж 40 кг эдэш иддэг байна. Баавгай нь болих хөдөлгөөнтэй харагддагч гөрөөс амьтан руу довтлохдоо 50 км/цаг хурдалж ангаа олзолно. Түүнчлэн араа шүдний хөгжил нь муу учир ангаа удаан хугацаанд дарж үгжрүүлж эддэг байна. Уг амьтны хумс нь 5-7 см урттай хурц махир байдаг. Энэхүү хүчирхэг хумс нь эдэш тижээлээ олох, өндөр модонд авирах, эзэмшил нутгаа тэмдэглэх, аюулаас бие хамгаалахт нь чухал үүрэг гүйцэтгэх гол зэвсэг юм. Баавгай намар цагт биеийн чингээ 2 дахин нэмэгдүүлж, өөхөн давхраг хөрөмтлүүлж, хавар хүртэл ичдэг. Энэ нь их өвөрмөц цан авирын үйлдэл юм. Эвш 3-4 жилд нэг удаа зуны үлрэлд үржилд орно. Энэ үед шээснээс онцгой үнэр ялгаруулахад түүнийг шармаахаа үнэртэж мэдээд эвцэлддэг байна. Үржилд орсон эвш хээл 180-аас 220 орчим хоног тээж ичээнд байх үед 1-3 бамруш гаргадаг. Дөнгөж төрсөн бамруш ойролцоогоор 300-аас 500 г жинтэй шүдгүй, нүдэ нээгээгүй, улаан нялзраа байдаг. Тэднийг эвш харж хандан өтгөн тижээллэг уурга амлуулан маш хурдан хугацаанд бойжуулж 3 жилийн туршид цаашид бийдан амьдрах арга ухааныг зааж сургадаг. Түүнчлэн эвш амиа алдсан тохиолдолд бамруш өнчирч уйгаа шүд автан олон хоног гингэн орилдог. Бусдаар бол их бамруш хизээч үр төлөө орхидгүй. Европын олон оронд баавгайг хүч чадлын бэлэгдэл болгон тунхагласан байдаг. Тухайлбал Орос гүрний бэлэгдэлт амьтан Швейцар улсын нийслэл Берн хотын сүлд тэмдэг баавгайг дүрсэлсэн байдаг. Умард сэрүүн бүсийн ойн экосистем эрүүл тогтвортой хүний нөлөө бага байгааг илтгэх гол амьтан бол баавгай юм. Түүнчлэн баавгай нь ялгцаараа дамжуулан хушмод, модлог ургамал, жимслэг ургамлын үрийг газар тарааж ургах нөхцөлийг бүрдүүлэх экологийн ач холбогдолтой. Бүрэн баавгайг хууль бусаар агнсан тохиолдолд Монгол улсын амьтны тухай хуульд зааснаар тухайн амьтны экологи эдийн засгийн үнэтгийг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгох эсвэл эрүүгийн хуулийн 24-ийн 5-д зааснаар 1-5 жилийн хорих ял эдлүүлнэ. Та баавгайн талаарх сонирхолтой мэдээллийг дэлгэрүүлэн судалж, энэ талаар үр хөвгтдээ таниулан мэдүүлж, бусдад түгээн ан амьтдаа хайрлан хамгаалахад өөрийн хувь нэмрийг оруулаарай. Зэрлэг амьтдаа хайрлая.